За асуулт өнгөрсөн жил бас бид нар ийм тайлан хэлсэн яг ялгаа авахгүй бол орж ирж байна. Тэгээ би бас яг сая миний өмнө асуусан уянга шиг гişүнтэй адилхан нэг зүйл дээр илүү тодруулах гээд байгаа. Одоо жишээ нь бид нар тарааж өгсөн энэ материалын Монгол улстай хүний эрх хэрэгжүүлээний байдлын 16 дахь илтгэл гээд хүүхэд ажиллахыг хоригосон ажлын байрны чагсаалтыг мөрдөж ажиллах талаар гээд 2018 оны ийм одоо тогтоол байгаа юм. Тэгээ энэ хэрэгжээгүй гээд 0 хэрэгжээгүй үгүй гээд ийм одоо үзүүлэлттэй байгаа. Тэгээд тайлбарыг харахаар 2025 оны эхний хагас жилийн тайлан ирүүлээгүй гээд бид нар ерөнхийдөө бол ялангуяа засгийн газрын түвшинд би дандаа юм идэхгүй үйлдэлтэй буюу дандаа нэг талын үйлдэлтэй байна гэж хараад байгаа юм л да. Тайлангаа ирүүлнэ, эсвэл нэг журам батлна, тэгээд орхино тэ. Яг хүний амьдралд гарч байгаа өөрчлөлтөөр ерөөсөө ажиллаа хэмжиж чадахгүй байгаад байна. Дээрээс нь тэр өөрчлөлтийг бид нар олж харж чадахгүй байгаад байна. Тэр өөрчлөлтийн төлөө ерөөсөө ажил маань өдөр тутмын ажил маань чиглэхгүй байна гэдэг ийм одоо зүйл бол одоо орж ирсэн цагаас хойш ялангуяа засгийн газар дээр гарч байгаа энэ үйл ажиллагаа тайлангуудыг харахаар ийм зүйл байгаад байна. Тэгэхээр за тайлан сайжруулах тал дээр сая интеграц хийн гэж ярьлаа. Дараа жилээс бүр илүү үр дүнд суурьсан аргачлалаар үнэлдэг болно гэж ярьлаа. Цаашид манай бас хууль зүйн байнгын хорооч гэсэндээ яг энэ хэрэгжилтийг хангахтаа энэ тайлан юм уу ямар нэгэн үйл ажиллагаан дээр суйрлаад ийм үйл ажиллагаа хийсэн байх тийм учраас хэрэгцсэн эсвэл энэ журмыг баталсан байх тийм учраас хэрэгцсэн гэдэг ийм одоо үзүүлэлтүүдийг болоод одоо жишээ нь ялангуяа энэ хүүхдийн эрхийн асуудал дээр яг насан туршаагүй хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байгаа нь хэдий энэ жил энэ одоо дүрм журмыг баталснараа насан туршаагүй хөдөлмөр эрхэлж байгаа ялангуяа хоригдсан ажлын байран дээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн доо хэрхэн буурсан бэл гэдэг ийм үзүүлэлтийг олж хардаг баймаар байна. Тэр хойдын ийм үзүүлэлт орох уу дараа жил. Тэрнээс биш ийм журам баталсныг нь хэрэгцсэн гэдэг ийм одоо тайлан болвол би бол хойтонгоос бол дараа жилээс бол авмааргүй байна. Тэгэхээр яг нэг ийм тодорхой үр дүн дээр суурилсан шалгуур үзүүлэлт анхнаасаа энэ зүйлүүдээ өөрчлөлмөр байна л гэж гэдэг ийм саналтай. Тэгэхээр хойтонгийн ажлын үзүүлэлт өөр болж орж ирэх үү? За дүн шинжилгээний тухай. За эхлээд учрал сайд хариулчих. Дараа 8 дугаар микрофон бэлдэж байгаарай. Нэмэх юм байвал. За эх жилийн 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулахад ер нь гишүүдийн ингээд тавиад байгаа энэ зарчмын энэ санал бол зөвлөдөө хэмжиж болохгүй бага үзүүлэлттэй. Тэгээ нэг журам баталсныгаа ажил тооцдог. Арга хэмжээ зохион байгуулсныгаа ажил тооцдог. Тэгээд нөгөөдг нь хангалттай гэнг үнэлэгчээр ямар ч үр дүн байхгүй байгаад байгаа. Тийм учраас энэ юутай холбоотой нь гэхээр яг нөгөө үзүүлэлтүүдээ хэмжигчдгүүц байдлаар тавьж чадаагүй. Одоо тэгэхээр бид нэр одоо ер нь цаашдаа энэ нөгөө 5 жилийн үндсэн чиглэлийг энэ жил хийхдээ нэг 14 индексийг тавьсан. Яг жишээ нь эдийн засгийн эрх чөлөөний индексээр 5 жилийн дотор дэлхийн одоо орнуудаас 90-ээр ихний 60-д орно. За эрхчил 2 байр урагшлна. 2 байр урагшлахад аль яамдууд ямар нэг хувийн үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг л тавьж байгаа гэсэн. Тэгэхээр тэнд үр дүнд хүрээгүй л бол хангалтгүй гэж. Үнэлэхтэй адилхан энэ хөгжлийн бодлогын баримт бичгүүд бол өөрөө 5 жилийн үндсэн чиглэлийнхаа тэр индикаторуудаа нийцэх ёстой. Жишээ нь эдийн засгийн өсөлтийг тооцоход бол эдийн засгийн өсөлт 5.7% байхад алт зэсний агуулга нэмэгдэхэд 2.1%-ийг аж үйлдвэр эрдэс соёлын яам хувь нэмрээ оруулахын тулд нэгт оюутлогын хилцээр дуусгах ёстой. Хоёрт одоо Петрочайнагийн хилцээр дуусгах ёстой ч гэдэг юм ингээд тавьчих. Тэгэд хилцээр хийхийн тулд хэдэн форум хийн үү, хэдэн арга хэмжээ хийх нь бол сонирн биш юм аа. Тийм учраас эрхчил бол яг одоо энэ баасан жаргал гишүүний хөндөд байгаа асуудлаар буюу энэ хэмжигтгүүц байдлаар тавь гэж зорьсон. 5 жилийн үндсэн чиглэл бол 14 индекстэй 49 үзүүлэлттэй. Ингээд жилийн төлөвлөгөө бас яг ийм хэмжигтгүүц байдлаар хэд их чанарын аргад суйрлахгүй. Тэр quantitative арга зүг л одоо ашиглая. Тоогоор л ярий. Тэгэхээр эрхчлэлийг шиг ч гэсэн ингэж хий гэдэг зорилгоор одоо бол яг эн чинь бол нөгөө үзүүлэлт нь юм байсан учраас хяналт хэрэгжүүлэх газрыг одоо буруутгаад ч гэдэг юм уу байхтай хүндрэлтэй мэл. Үзүүлэлт нь ийм юм чи ийм л юм гаргана. Хангалттай.
Тэгээ хэрэгжихгүй болсон баахан одоо заалтуудтай их хурлын байнгын орон тогтоолууд нь байгаад идэг. Нөгөө кодификац энэ төр хийж чадаагүй. Тэгэхээр үүнийг хийхийн тулд энэ дээр бол хувийн хвшил айгу манлайлж ажилласан. Жишээ нь тэр нөгөө Тус Solution гэдэг нэг компанийн бол өнгөрсөн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулиуд дээр хүний эрх хэрэгжүүлэг зөрчиж байгаа хуулиудыг их хөгжил төр нэг конов тарахад 5 минутанд боловсруулж байна. Энэ хуулийн энэ заалт хүний эрх хэрэгжүүлэг зөрчиж байна. Эдийн засгийн хэрэгжүүлээнд халтаа ямар хуулиуд, ямар заалтууд вэ гэдгийг их хөгжил төр боловсруулж байна. Тэгээд тэр компанийнхнаа бид нар хамтарч ажиллаад сая эдийн засгийн хэрэгжүүлээний хуулийн дээр 200 хууль Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгж байгаагаас 200 хуулийн дээр байгаа одоо заалтууд энэ эдийн засгийн хэрэгжүүлэг халтаа байна гэдгийг шууд их хөгжил дээр гаргаж ирсэнтэй адилхан их хурлын хамгийн газрын дээр байгаа цахим санд байгаа бүртгэлтэй бүх тогтоол шийдвэрүүд засгийн газрын цахим санд байгаа тогтоол шийдвэрүүдийг интеграц хийчи. Ингээд тэр одоо хувийн хвшилтэй хамтраад бол бид нар их хөгжил дээр шууд боловсруулаад дүн гаргадаг болох ёстой. Тэгээ ороод ирж байгаа хууль зүйн байнгаараар ороод ирж байгаа хуулиуд үнэхээр хүний эрхийг чөлөө тэр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа мó гэдгийг бид нар шууд л анализ хийдэг болох ёстой юм бил. Тийм учраас эрхчээл болвол ерөөсөө тоогоор тоон арга суйрлна. За хоёрт бол 5 жилийн чиглэлтэй нийцүүлнэ. За гуравт бол бид нар энэ олон тогтоол шийдвэр захиргааны хэм хэмжээний актуудыг системдэр үнэлдэг болно. Тэгээ түүний төлөө л одоо ажиллана. Тэгэхээр Баасан жаргал гишүүний саналыг би бас бүрэн дүүрэн дэмжиж байна. За сайд нь гүйцэд хариулсан учраас 8 дугаар микрофон одоо яг нэмж хариулах юм уу? Харин их хурлын тамга газраас нэмж хариулах юм уу? За. Юу пүрв даваа гишүүний микрофоныг өгье.